Хүмүүсээ та нар адал явдалтай нүүр тулахад бэлэн үү? Бэлэн бол Тэнгис далайн дунд нүдэнд үл үзэгдэх хэрэн бодитоор оршигч ер бусын арлуудаар аялах гайхамшигтай аялал хүлээж байна. Тэнд та хажуу ширээний ертөнцийн нөмрөггүй баатар мөрөөдөлд хүргэгч гэрэлт цог сайныг хизээж дүнгээр хэмждэггүй бяцхан яригтай уулзаж хүн чанар тахлах бат инэрл хайр үнэнч нөхөрлөлтэй учрах болно. Сэмэцано дөрөнгөө бүгдийн нэвтрүүлгийг эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эхний дугаар учраас танилцъя тий. Сэмэцано нам би махсаа тогтоо алсуу би 33 дахь сургуулийн 3-ийн ингэж сурдаг. Сайн байна уу? Намаа ганц совд гэдэг. Тэгээд би ариун болтын ганц совд. Тэгээд би 3-ийн Б ингэж сурдаг. 8 настай. Миний хийх дуртай зүйлээ зураг зурах, дуу сонсох, тэгээд ам унших. Ам бүл тэгээд зургаалаа. Сайн байцгаана. Намайг Мөсөрөнгийн төгөлдөр гэдэг би шинэ зууны удирдах сургуулийн 3-ийн ангид сурдаг. Ам бол тавлаа амьдардаг. Миний хийх дуртай зүйл гэвэл шатар тоглох. Сайн байцгаана уу? Би 48 дахь сургуулийн 3-ийн ангид сурдаг. Манай ам бол тавлаа. Миний хийх дуртай зүйл гэвэл дуу сонсох, зураг зурах. Тэгээд ер нь найзуудтайгаа тоглох дуртай. За өдрийн мэнд намайг Ням гэрэл гэдэг. Би сэтгэл зүйч мэргэжилтэй бас сургуульд ажилладаг. Та нар сурдаг бол би ажилтдаг юм байна. За та нар ер нь сэтгэл зүйч гэдэг мэргэжлийн тухай ер нь сонсч байсан уу? Сонсоогүй. Хаяас нэг Сонсч ирсэн. Гэхдээ ямар мэргэжил гэдэг юм мэдэхгүй. Ямар мэргэжил гэдэг нь мэдэхгүй. манай анаа бол ээжүүд дээр тэгвэл идэг. Чи тэндээс нь сонссноо? Ер нь тэгэл нэг юмэр баг байхад яаж яасан болох нэг юмэр хэрэггүй байх гэж сонсож байгаа гэжтэй. За тэгэхээр сэтгэл зүйч гэж юу хийдэг хүн бэ гэхлээр та нартай ярилцдаг, чамайг сонсдог, чамайг ойлгодог, бас дэмжиж тусалдаг хүнийг хэлдэг. Ямар үед хүүхдүүд сэтгэл зүйчтэй уулзмаар санагддаг вэ гэхлээр өөрийг нь хинч магадгүй ойлгохгүй байгаа үед эсвэл чи өөрийгөө ойлгохгүй байгаа үед эсвэл чи илүү сайн байхын тулд бас сэтгэл зүйчтэй уулзч болдог. За энийг сэтгэл зүйч гэж хэлдэг байх юм шүү. За ёо. Өөртөө өрөм зэрэг өгдөг юм хүнийг. Зөв, тийм бас ээж болно. За тэр хүнийг хэлдэг байх нэ. За одоо бүгдээрээ хайр инэрлийн арал руу зочлоо дэх үү? Тэгээ. За. Би бол хайр инэрлийн арал. Хайр бол хизээч дуустдаггүй. Бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Миний мөнх ногоон ургамал, өнгийн цэцэгс, цэвэр анхлан үнэр таны гэр бүлийг хайраар бэлхаах болтугай. За тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд төгөлдөр хэлсэн шүү дээ ундрам. Өнөөдөр бол маш онцгой дугаар байгаа гэд тэ. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ өөртөөгөө танилцах өдөр байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дэлхий дээр амьдардаг 8 тэрбум хүмүүсийг нийт 4 төрөлд ангилдаг юм байна. Ангилж болдог. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн болгонд өөрийн гэсэн онцлог шин чанар байдаг. Тэрний нэг болох бүгдээрээ темперамент гэдэг зүйлийн тухай ярилцсан. За энэ үгийг сонсч байсан уу та нар? Сонсож байгаагүй. За сая би юугаа хэлж байсан? Темперамент. Сайн байна. За тэгвэл өнөөдөр бүгдээрээ темпераментийн тухай ярилцсан. За тэгвэл темперамент гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр хүн болгоно өөрийн гэсэн онцлогтой төрөлхийн шинж чанар, зан үйл байдгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүс 4 төрлийн энэ темпераментэд бас хуваагддаг байх нэ. Тэгэхээр бүгдээрээ энэ зүйлийн тухай ярилцахаас өмнө дэлгэц рүү анхаарлаа хандуулад өөрсдөө хамгийн эхлээд тодорхойлоод үзье. Энэ 4 төрлийн темперамент буюу 4 төрлийн зан чанарын аль нь чамд байдгийг гэдгийг бүгдээрээ өөрсдөө тодорхойлж үзье тийх үү? За тэгвэл яг одоо дэлгэцэн дээр
4 төрлийн царай гарч ирнэ. За эхлээд над руу харж байгаараа. Дэлгэц рүү битээ хараараа. Над руу харж байгаараа. Сайн байна. Тэгвэл 4 төрлийн зургийг 4 төрлийн царай дэлгэцэн дээр харагдана. Тэгээ харагдангууд та дөрөв яах вэ гэхлээр тэр 4 царайнаас хамгийн түрүүнд таалагдсан тэр царайг нь сонгоно шүү заа юу. Тэгээд тэрийгээ сонгосноо хэлэхгүй шүү гэхдээ дотроо сонгоно шүү заа юу. Ойлгомжтой юу? Асах зүйл байна уу? Төгөлдөр наашаараарэ. 4 төрлийн царай харагдана. Тэгээд дотроо хамгийн их таалагдж байгаагаа дотроо сонгоно шүү заа юу. За бүгдээрээ дэлгэц рүү харъя. 1 2 3. За дотроо бодсноо. Бодсон. Хамгийн их таалагдсанаа бодсноо. Бодсон. За тэгвэл дахиад нэг боломж өгье. 2 дахь таалагдсан царайгаа сонгороо дотроо. Хэлэхгүй шүү заа юу. За сонгосноо. Сонгосон. Дотроо бодчихсноо. Бодчихсон. За тэгвэл хэрвээ магадгүй сонголтоо бүгдээрээ хэлэхгүй дотроо бодно. Тэгээд энэ 4 царай руу харж агаад дэлхий дээр амьдардаг нийтийн бүх хүмүүсийг ерөнхийд нь 4 зан чанартай 4 онцлог зан үйлтэй гэж хувааж болдгийм бэ. Гэхдээ хамгийн гол нь энэ төрөлхийн шин чанар буюу чи төрөхдөө л тийм шинж чанар чамд байсан гэсэн үг байна шүү. За юу. За хэрвээ магадгүй чи улааныг сонгосон болвол ямар төрлийн хүн бэ гэхэлэр чи холерик гэдэг төрлийн хүн. За юу гэж хэлж байна? Холерик. Маш сайн. Холерик. За энэ үгнүүд орчуулагддаггүй учраас би яг энэ нэршлэр нь хэлж байгаа шүү. За юу. Тэр хэцүү байсан ч гэсэн тогтоож аваад холерик гэдэг нь ямар шин чанар вэ гэдгийг одоо бүгдээрээ харъя тийхүү. За хэрвээ чи магадгүй улаан дүрсийг сонгосон бол чи холерик шин чанартай хүүхдээ гэсэн. Тэгвэл холерик шин чанартай хүн одоо ямар хариу үйлдэл үзүүлэхийг бүгдээрээ харъя. За дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. За. Сая энэ дэр юу болсон бэ? Одоо ингээд өөрийнхөө хажууд сууж байгаа хүнийг шууд ер нь Балгсан. Дээрлэгсэн. За. ингээд нэг хүн сууж исэн малхан дээр сууж исэн бол уурлаад өгтөө орлоод баллаа зодоод байсан. Тамцнаас дуурсан. За асуу юу харсан? Асуу бодож байна тий? Малхан сууж исэн нэг л харсан байхгүй. Малган дээр суусныг нь л харсан юм уу тий? За тэгвэл нөгөө хамгийн ихний улаан дүрсийг хэрвээ чи сонгосон бол холерик шин чанартай өнгөсөн тий. За тэгвэл холерик шин чанартай гэдэг маань сая ингээд малгайгаа сандал дээр тавьсан сууж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь өөрийнх нь малгай ахна шүү дээ. Тэр холерик төрлийн хүн сууж байгаа гэсэн. Тэгсэн чинь нэг хүн ирээд малган дээр нь суучихсан чинь Харахгүй. тий харахгүй санаандгүй суудсан. Яг зөв санаандгүй суудсан чинь тэр хүн ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Уурлаад Уурсан. өөрийг нь миний малган дээр суусан ингээд дээрлэгсэн. Яг үнэн чи миний малган дээр суучлаа штэ гэд тэгсэн бахна штэ тий. Тэгэхээр холерик төрлийн хүмүүст ямар онцлогтой байдаг вэ гэхлээр Сайн дууралдаг. Сайн тал нь холерик шин чанартай хүний сайн тал нь юу вэ гэхлээр маш эрч хүчтэй бас хурдтай байдаг. Харин холерик төрлийн хүний сул тал нь гэхлээрээ түргэн зантай байдаг байна шүү дээ. За тэгвэл танай ангид тийм хүүхэд эсвэл чиний таньдаг мэддэг хүн дотор тийм түргэн зантай хүн байдгүй? Бага. Одоохгүй. За. За одоо тэгвэл бүгдээрээ дараагийн зургийг сонгосон хүн хэн болох нэ гэдгийг харъя. Шар өнгийн зураг гэсэн тий. За тэгвэл шар өнгийн зураг сонгосон хүн дотор өөрийгөө мэдж байгаа тий. Мэдж гинэ та нар? За хэрвээ шар өнгийг сонгосон бол чи сангвиник төрлийн хүн гэсэн үг байна. Тэгэхээр сангвиник төрлийн хүмүүс за дүрс дээр шар. What? Видео дээр хамгийн төгсгөлд гарч ирсэн. За тэгэхээр шар өнгийн ямар нэртэй гин? Шар өнгийн нь ер нь Сангвиник төрлийн хүмүүс гэж нэрлсэн тий. За тэгвэл сангвиник хүн малгайгаа сандлан дээр тавьчаад сууж байвал ямар хариу үйлдэл үзүүлэхийг бүгдээрээ одоо үзье тийх үү? За. Тэгээ тэр нь бас чамд байна уугүй юу гэдэг чи бас бодоорой за. За яасан бэ?
Нөгөө зүгээр малган дээр нь суусан чиндээ зүгээр энийгээл тоохгүй л нөгөө хүн шиг дээрлэгээгүй. За. Зүгээрээ зүгээр л гээд. Зүгээр л гэсэн сайн байна. За. Асуу юу харсан? Тэр хүний малган биш юм шиг санагдаж За. байна. За. Тэгэлээ тавилт байна. Ганцаа. Ингээд нэг нөгөө хүн ингээд малгай тавьсан сууж ирсэн шүү дээ. Тэгээд нэг хүн хүлж идээд халсан гэсэндээ суусдээ чи тэрийг мэдээч боссон чи тэр малгайгаа авчингуудаа ингээд яваад гисэн. За. Тэгвэл тэр юу болж харсан? Тэр нь штэ. Тэр үний малгай биш зүгээр л нэг хүн малгайгаа марчаа явцсан юм шиг санагдсан. За. Тэгвэл ийм шүү заяа. Одоо дараагийн 2 бичлэг бид нарыг хүлээж байгаа. Тэгэхээр тэнд юу байгаа вэ гэхээр тэр хүний малгай нь мөн шүү заяа. Тэр хүн малгайгаа сандлан дээр тавьчаал сууж байгаа шүү заяа. За тэгвэл сая бүгдээрээ сангвиник буюу шар өнгийг сонгосон хүүхдүүдийн тухай ярьлаа шүү дээ тий. Хэрвээ чи шар өнгийг сонгосон бол чи сангвиник буюу сая ямар нэгэн асуудал гарахад яаж ханддаг гэснийг сая ундрам хэлсэн тий. Яасдаг вүлээ? Зүгээр нэг ингийн зүгээр нөгөө хүн шиг дээрлэхгүй зүгээр гээл зүгээр өнгөрдөг. Тэгэхээр сангвиник төрлийн хүмүүс бол маш хөвгөлтэй бас асуудал тулгархад тэрийг сайнаар шийдвэрлэдэг төрлийн хүүхэд байдаг ахна. Нэг төргээ гүн байж чадвал нэ. Тэгээ сангвиник төрлийн хүүхдүүдийн онцлог гэхээр сэргэлэн бас бусдаа маш их нээлттэй, хурдан, амархан найзтай болдог хүүхдүүд ийм онцлогтой байдаг ахна. За чи тэгвэл ийм нээлттэй, хурдан найзтай болдог, төргөн хурдан ярьдаг тийм найз чамд байгаа юу? Бага. Тэр бол надтай байгаа шүү. Өстой байгаа юу? За одоо тэгвэл бүгдээрээ 3 дахь зургийг харъя. За 3 дахь зураг нь болохоор ногоон өнгөтэй байсан тий. Чам тэг санагдсан уу? За тэгвэл 3 дахь төрлийн зургийг нэгсэн зураг байна надад. Бас тэг санагдсан уу? Хэрэг 3 дахь зургийг сонгосон бол чи флегматик гэдэг шин чанартай. Флегматик. За хэрэг флегматик чиний тийм зан чанартай болвол ямар байдгийг одоо бүгдээрээ харъя. Флегматик хүн найрлагч нөгөөт. За хэрэг флегматик хүн малгайгаа сандлан дээр тавьчаад сууж идэл хин нэгэн ирээд малган дээр нь суухад ямар хариу үзүүлэхийг бүгдээрээ хамтдаа харъя. За юу болсон бэ? Сая хүн ингээд малгайгаас хажуу сандлан дээрээ одоо тавьсан байсан. Тэсэн чинь хүн зүгээр ирээд суучихсан чинь зүгээр гэл нөгөө хүн ингээд юм доор нь юм мэдрэхтэйг нь босоод тэгээд нөгөө хүн чинь за зүгээр гэлж аваад өмссөн. Зүгээр гэл аваад өмссөн үү? За Ингээд тэр хүн тамиг татаад харахгүй малгайгаа хажуудаа тавьсан сууж ийсэн. Тэгээ нэг хүн дээр нь суудчих ч тэр хүн мэдээж шууд босчих ч тэр тамиг татчихжсэн үнэ анхаарал малгай ингээд муухай болтон ч гэсэн дээрээ зүгчингуудаа шууд тамихаа татаад гэлсэн. За зүгээр ингээд тамиг татаад зүгээр ингээд сууж ийсэн чи нэг хүн ирсэнэ. Малгайн дээр суужсэн чи тэр хүн суучлаа гэд боссон чинь зүгээр ерөөсөө юу ч яахгүй зүгээр шууд дөнгөрөөж зүгээр бяцарсан малгай. За тэгвэл бүгдээрээ яг саяны бичлэгнээс тэрийг олж харлаа тий. Малгай нь ингээ муухай алдсан ч гэсэн тэр хүн өргөжлүүлээд малгайгаа яасан бэ? Өмсчихсэн. Тэгвэл ногооныг сонгосон хүүхэд буюу флегматик төрлийн хүүхэд нь ямар хүн байдаг вэ гэхлээр ямар нэгэн зүйл болоход түүнд маш тайван, хүлээцтэй бас удаан ханддаг хүн бахна. Тэр тайван байсан уу? Малган дээр нь суулаа гэд уурлцсан уу? Уурлаагүй. Эхнийхэн нь уурлсан. Үгүй тий. Тэгэхээр дунд зэрэг. Яг зөв. Тэгэхээр флегматик төрлийн буюу ногооны хэрэгжийг сонгосон бол тэрийг сонгосон төрлийн хүн ямар төрлийн хүн байдаг вэ гэхээр тайван, хүлээцтэй төрлийн хүүхэд байдаг ахнэ. За тэгвэл чиний эргэн тойронд ямар нэгэн зүйл болоход маш тайван байдаг, бас хүлээцтэй байдаг, бас ямар нэгэн зүйлийг хийхдээ жоохон удаан байдаг тийм хүмүүс байдгаа. Багшаа. Та бараг тэр шарыг сонгоцсон биш. Түрнээс хаш нэгээ суугаад. За чи тэгж бодож байна уу? Тэгээ чи намайг тодорхойлчих жоо. За сайн байна. За одоо тэгвэл бүгдээрээ дөрөв дэх царайг харъя. Дөрөв дэх царай ямар өнгөтэй байлаа? Цэнхэр өнгөтэй байна. Зүйтэй цэнхэр өнгөтэй байна. Бас чам заримд нь ууралсан юм шиг харагдаж байна те. Хэрвээ чи цэнхэр өнгийг сонгосон бол цэнхэр төрлийн хүмүүсийн мэлэн хайлаг гэж нэрлэдэг.
Та энэ үгийг сонсч ирсэн үү? Сайн юу дээ? Мэлэн хойлог. Мэлэн хойлог. Yes. Дандаа энэ малгай байгаад тах юм. За Угаасаа нэг төстөө бичлэг. яг үнэн. Тэгэхээр яг ийм шин чанартай хүмүүс яг малгаан дээр нь суухад ямар хариулт үзүүлдэг зан чанарыг нь харуулдаг байгаа байхгүй юу? За наадах чинь ярьчихсан мартчихлаа. За мартсан бол бүгдээрээ өргөжлөө дөрөв дэх бичлэгийг харъя. Тэгвэл дөрөв дэх бичлэгэн дээр цэнхэр өнгийг сонгосон мэлэн хойлог төрлийн хүмүүс малгаан дээр нь өөрийнх нь малгаан дээр хин нэгэн танихгүй хүн ирээд санаандгүй суучвал ямар зан чанар гарахыг бүгдээрээ харъя. Тэгтээ. За. Ингэсэн байна. Хүн ингэ санаандгүй ирээ суудсан чи гэл малгайгаа аваад миний малгай одоо яана гэд ийсэн байна. Яг зөв. Эстэ. Одоо ингээд нэг хүн ингээд ирээ санд малгаан дээр зузсан чи хайрын малгай гэж баг л одоо Миний ганц малгай гэж үйлдэх юм шиг санагдсан надад. За. Тэгээд нэг ямарсан байна. Нэг хүн ингээд очиад зузсаж босож миний малгай давхан болтлоо гэдэг үйлдэ. Асуу ярмаар байна уу? Тэр хүн нөгөө нэг малгайн дээр суудсан штэ. Тэгэхэд миний үлдсэн ганц малгай штэ. Бүх малгаануудыг эвдлээ хийчихсэн. Яг үнэ. За тэгвэл мэлэн хойлог төрлийн хүн ямар хүүхэд ямар хүн энэ байдаг уйлах хаа вэ? Үйлэн хаа гэсэн. Жаахан гомдомхой хүн байдаг. тий гомдомтоо найз. Гэхдээ мэлэн хойлог төрлийн хүүхдүүд маш мэдрэмжтэй байдаг. Мэдрэмжтэй байдаг. Мэдрэмжтэй гэдэг гэхлээр та нар ойлгож байна уу? Ойлгож байна. За тэгвэл ямар хүнийг мэдрэмжтэй хүн гэдэг юм бол? Энэ хүнийг ойлгодог хүн байдаг гэсэн. Зөөтэй. Хүнийг ойлгодог хүн байдаг. За. Одоо хүний сэтгэлийг ойлгодог, хүний ингээд юм муу махаа юм ярьлаа гэхэд тэр хүний ингээд аргадаг, ойлгодог. Одоо уурсан гомдсон үед нь аргадаг. Аргадаг. Энэ ууралцсан байж тээ гэд очиж чи яагаад уурсан гэд тэрийг анзаарч чаддаг тий? Тий. За. Гасав тийм л. За тэгвэл хамгийн сүүлийн бидний харсан царай бол цэнхэр өнгийн царай байсан. Тэгвэл энийг мэлэн хойлог гэж нэрлэдэг байхад энэ төрлийн хүүхдүүд бас бидний дунд бас чиний таньдаг мэддэг хүн дотор байгаа гэж чи бодож байна уу? Надлс байгаа. За. Тэгэхээр энэ төрлийн дөрвөн царайг сонгосон тохиолдолд чи аль нэг төрөлд нь хамаарагдж байгаа буюу чам ч гэсэн энэ дөрвөн шин чанарын аль нэг нь байгаа гэсэн. За тэгвэл шударгаар хэлэх үү? Чи ямар өнгийг сонгосноо хэлмээр байна уу? Бас чи энэ дөрвөн төрлийн энэ малгаан дээр хэрвээ чиний малгаан дээр суусан бол чи ямар хариу үзүүлэх байсан бэ? Би бол зүгээр нэг 50 л өнгөрөв. За чи нэг 50 л өнгөрөх байсан уу? За. Би инэх байсан. Чи инэх байсан уу? Би л шар царайг сонгоно. Шар царайг сонгох нь. За. Би уусаж харна тодорхой агч. За тодорхой. Яагаад Тэгвэл чи өөрийгөө шар гэж бодож байгаа. Чи тэгээд бас намайг шар гэж бодож байхаар хоёулаа төстэй зан чанартай гэсэн үг үү? Тийм биш Чи үү? тэгж бодож байна. Тэгээ тийм л юм шиг байна. За. Асуу. би болохоор тэр малгайн гिचгтүүд уйл загаал юм шиг юм. За тэгвэл та дөрөв энэ дөрвөн зан чанартай хүмүүст муу зан чанар байгаа гэж бодож байна уу? Энэ дөрөв дотор муу энэ муу юм шиг байна гэсэн бодох байна. Удаан чи зүгээр ингээд суудсан чинь зүгээр шууд дээрлэхэл миний малгайн дээр ши суучлаа гэж бус нь болохоор зүгээр миний малгай гэж зүгээр зарим нь тоохгүй зарим нь инээсэн тэгснэ зарим нь уйлсан ч шээ. Өөрөө шинэ ингээд тань ганцхан улаан л амир муухай зантай дээлдэг та. Тэгэхэд ингэж болохгүй шүү сайн хараад ингэж хэлж байна. Шүүд ингэж балбаад цамцнаас нь зүйл газаа. Чи яг миний үг дүүрээ чадж байна гэдэг. За асуудал болохоор тэгж чиний ингээ харснаа энэ дөрвөн зан чанар харагдсанаас чамд муу зан чанар хажиглагдсан уу? Чамтыг санагдсан үйлдэл байна уу? За тэгвэл та нарт бол улаан нь ингээд жоохон муухай зантай юм шиг харагдсан юм байна те. За гэхдээ бүх төрлийн одоо дөрвөн төрлийн зан чанарт аль алинд нь сайн тал байдаг, бас аль алинд нь муу тал байдаг. сул тал байдаг. Багшаа тэр улаан бол супер муу. Супер муу юу? Угаасаа ингэж харагдах юу дээр угаасаа манай энэ ер нь улаан өнгөд
дургу ахгүй цус муха цусны өнгө гээд тэгээд ер нь найгаад идэг. Яг миний юу эсрэг юм биш шүү дээ. Гэхдээ нэвтрүүлэхээс өмнө хэн ямар өнгөнд дуртай гэдээлээ? Би улаан өнгөд дуртай. Гэтэ төгөлдрийн дуртай өнгө нас улаан тий. Ер нь бол 3 өнгө л байдаг л да. Нэг нь болохоор одоо цэнхэр, улаан, хар. Андрам яга мэдчихсэн нэ. Би угаасаа ингээд хөвгүүд бүгдээрээ л ер нь манай ингээ бараг бүх хөвгүүд бараг цэнгэр өнгөтэй байдаг. Тэгээл ер нь цэнгэр гэж бодсон. Энэ хөвгүүд дандаа цэнгэрийг сангаад байдаг болохоор. Манай анги хоёр дардаг болохоор улаан гэж бос. Манай анги бараг бүх хүүхэд нэрхтэй юм шиг гэдэг шүү дээ. Охиндоо ч гэсэн яа бүгдээрээ цэнхэр ширээ дээр саддаг шүү дээ. За тэгвэл бүгдээрээ сая 4 төрлийн темперамент буюу 4 төрлийн зан чанартай хүний сайн болон муу тал байдаг тухай ярьсан тий. Тэгвэл та нар хамгийн түрүүнд улаан буюу холерик зан чанарын сул талыг харсан одоо төрөн зан таахгүй юу? Ямар нэгэн юм болонгууд жоохон шүүмжлэх гэдэг. Бас төргөн зантай яадаг үлээ. Манай яг багшаа гэхдээ над тийм их тохиолдол байдаг. Тэгтээ над улаан би нэг тиймэрхүү зан чанар нэг хэд удаа гаргаж ирсэн л баг. Гаргаж ирсэн л гэж бодож байна. тийм манай 8 жилийн турш. Тэгээ жоохон даалгаггүй л дээ. Жоохон даа би тэрийг ерөөсөө би ингээд миний ингээд утсан дээр зөө. Ингээд би бол утсаа ингээд хурс айлинд манай ээжийн найзынх нь байдаг. Тэгээд хурс айлинд маань арангууд нэг баг хүүхэд нь миний ерөөсөө утсан дээр суугаад би тэгээд айгүй хууралж ийсэн. чи уцтай юм. Уцтай. За тэгвэл улаанд хэдийгээр одоо уурлаж бухимддаг төргөн зан чанар ямар нэгэн зүйлийг шүүмжлэх гэдэг зан чанар байдаг ч гэсэндээ улаанд бас сайн зүйл байгаа. Сайн тал байгаа. Яагаад? Миний ганц юм муу байж болно шүү дээ. Яахаараа. Яагаад тэгэхээр зөвхөн муу талтай хүн гэж байдаггүй байхгүй юу? Хүн болгонд сайн болон муу тал байдаг. Сайн болон муу тал хаяа ингээд сайн тал хаяа муу тал ингээд юм Багшаа. За тэгвэл бүгдээрээ сайн талын эхлээд ярилцъя гэх үү? За тэгвэл холерик шин чанарын буюу та хэдийн харсан улаан царайтай шин чанарын төрлийн хүний сайн зүйл нь юу байдаг вэ гэхлээр ямар нэгэн зүйлийг маш гоё ирч хүчтэй хийдэг. Сэргэлэн, цаваа, бас нээлттэй бусад хүмүүсийг дандаа ингэж гоё хамтаараа ямар нэгэн зүйлийг хийх. Манай эмээ хаяада ер нь бол тийм их зан гаргадаг. Би ямар үе тийм улаан зан чанар гаргадаг вэ гэхээр штэ. Ламинат дөргөө хүргэсэн үед. Угаасаа ингээ хүн дөргөөгаа хүрэхэд би ерөөсөө ямар ингээд дээрлэлтэй нэш дээрлэхгүйгээр зүгээр би бол сануулж хийдэг. Сануулж хийдэг юм сайн байна. За тэгвэл улаан шин чанар дээр улаан буюу одоо холерик төрлийн хүмүүс төр бүгд ярьсан шүү дээ тий. Ирч хүчтэй ямыг санаачилдаг. Та энэ өөр холерик яхаар та өөр улсын юм шиг яриагсан бодогдоод байна. Одоо холерик гэд хэлэхээрөө одоо монгол хэл биш л ачаа. Тий. Орс юм уу? Нэрлэгдэхгүй үг. Тий, орс үг. Тийм. Гэхдээ энийг нэг тайлбарлаж монголоор тайлбарлаж болдгоо гэж бас байдаг байхгүй. Тийм төрлийн үг. За одоо монголоор тайлбарлахаар утгагүй. Тэгж ойлгож байна. Сайн байна өндрөө. За одоо бүгдээ дараагийн царилаа харъя. За бүгдээ улаан буюу холерикийг зөндөө ярьчихлаа шүү дээ тий. Ягаад гэвэл нөгөө ууралсан болохоор нь та нар маш сайн тогтоосон байна тий. За тэгвэл одоо бүгдээ шарыг яриа. Бид нар амар муухай нас тий. Зүгээр хамгийн муу юмтай чанарын хамгийн сайн тогтоогод. Бас тэгж дүгнэж болохоор байна тий төглөрөө. За тэгвэл шар нь болохоор сангвиник гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Сангвиник. Яг зүйтэй. Сангвиник төрлийн хүмүүсийн сайн тал нь ямар анзаарсан бэ? Одоо зүгээр магаараа сандлан дээрээ тавьсан байхад зүгээр л нэг за зүгээр гэл ер нь 50 хүмүүс нөгөө нэг улаан шиг ерөөсөө дээрлэхгүйгээр за зүгээр гээл өнгөрчдөг. Инээгээд байсан. Яг зөв. Натаса шарыг өөр орсууд юу гэдсэн бэ? Сангвиник сангивсаар гэж байгасан. Асуу төстэй сонсогдсон. Тий. Ер нь хоёр ч. За тэгвэл сангвиникийн сайн тал түрүүн ингээд бүгдээрээ маш зөв хэлж байна. Асуудалд яаж хандсан бэ гэхээр инээсэн. Тэгээд шууд танилцсан. Малган дээр нь цус үнтэй ингээд шууд үзсэн. Өө чамаа хин гэдэг юм бэ? Бараг магадгүй тийм яриа өрнсөн баг. Өө чи энэ миний малгай байсан шүү дээ. Миний малган дээр суучлаа шүү дээ гэж тий. За зүгээр яг байна. Маш их бараг хөвчлөлтэй байсан тий.
Сантен баг жилтэй. Оо яг чам марч. Дандаа мартаад байх юм ба. За тэгвэл сангвиник хүмүүсийг таних хамгийн амархан арга яадаг вэ гэхээр сангвиник төрлийн буюу шар царайтай хүний хувьд болохоор ингээд маш их гар хөл ам нүүр амаа маш их ингэж хөдөлгөж ярьдаг. Хөдөлгөж ярьдаг. Хөдөлгөөнтэй хүн. Яг хөдөлгөөнтэй зүгээр ерөөсөө байдгүй гүүж хараасан Багшаа, ишээ тишээ гүйсэн. Би ер нь өдөржил гүүгээ онцд юм дөө. Тийм үү. Би бас нүуний бага хата амар дүүтэйгээ уралдах туртай байсан. Би хажуудлынхын дүүтэйгээ тэгээд байнга уралдана. Багш. Би тэгээд байштэй. За. Багш би гэхдээ тэгэж их гүүх дурггүй шүү. Тэгтээ гүйдэг. Ягаад гэхээр штэ. Одоо гүйж явж байгаа юм тэглээ хөл гараа шалбарч байгаа юм уу? Эсвэл удаан гүүгээд тарбөөр гэвэл. За. Би харин гүүх талтай тэгээд скутерээр ингээд уралдах талтай. Гэхдээ дугуугаар уралдахдаа хаяа ингээд дуурайд ахаар яагаад тэгээд би хаяа уралдахгүй мангаруудаа гэж. Багшаа. Энэ гэхдээ жоохон муухай үг юм тий. Энэс чи Манай ядаа. бүгдээ сангвиник шар төрлийн хүмүүсийн тухай ярьж байгаа шүү дээ тий. Би үстэй. Миний доотлохтой үстэй. Би эргэцтэйгээ дандаа уралддаг байсан. Тэгээд би дандаа ялцгаар манайд нөө зодох гэж хөөцсөн. За задлах гээд хөөцөлдөг гэвэл тэр яг холирох төрлийн дүү ээж магадгүй тий. Багш манай дөө ч гэсэн тэгдэж штэ. Уралдаж яаж байгаа л одоо ингээ хожигдож сураагүй гэх юм уу? Тий. Ингээд яаж байгаа л ялцаар өөрөө амар ялж байгаа л гинт над тэгэл би хичээгээ хожигдчихороо. Хожигчлаа гэл уурлаач үүдээ ярдэн штэ. Яг зөв. Манай хажуудлын айлын дүүд бас ерөөсөө хүчээр тоглож чадахгүй зөө. Би ингээд өөдөөс нь Ер нь хүүхдүүд тамаг хөдөлгөөнтэй гаргаж яхад өөрөө яж яхад хатангаар дарна гээд тэгээд би ялчингуут үгүй шал буруу гэж мэгээд хөдрөө шидэж мэдээд байдаг юм. Тэгвэл тэр хөзрөө шидэж мэдээд байгаа хүмүүс л харин холирох төрлийн хүн байж магадгүй шүү. За тэгвэл бачаараа үргэлжлүүлээ бүгдээрээ. Тэгвэл сангвиник төрлийн хүний тухай ярьж байгаа шүү дээ тий. Хөгжилтэй гэж хэлсэн. Тэгээ асуудал тулгарх юм бол тэрийг маш хөнгөнөөр шийдвэрлэдэг, инээдэг, тэрэн дээр ингээд баяр хөөртэй байж бас чаддаг. Наадах чинь та наадахсан чинь над нэг санагдлаа. Одоо ууртай дээр штэ. Дахиад марчлаа. За тэгвэл сангвиник төрлийг таних хамгийн амархан шин чанар юу гэдгийг мэдхүү та нар? Сангвиник хүүхдүүд танаа ингэж хэрвээ байгаа бол ямар нэгэн зүйл болоход хамгийн түрүүнд урайлдаг. Манайхаа бүгдээрээ тгийл та, манайхаа бүгдээрээ ингээл та. Бараг би юм шиг байна. Манай ангийнхан бүгдээрээ тийм шүү дээ. Манай ангийн нэг марлгой гэдэг нэг охин байдаг байхгүй юу? Тэгээд штэ. Тэр амар ер нь бол мухах. Oh no. Муухай гэдэг чинь бас муулах шинжтэй орш. Яг зөв. За одоо тэгвэл бүгдээрээ дараагийн сангвиник төрлийн хүний сайн тал нь хөдөлгөөнтэй, хурдтай, бас урайлгахан үгүй урайлгахан асуудал баяр хөөртэйгээр бас ирч хүчтэй, цоглог, сэргэлэн цаваа ханддаг байх нь. Гэтэ сангвиник төрлийн хүмүүст бас сул тал байгаа. Тийм, сул тал байгаа. За сул тал байдаг. Уралдаг. Бүх хүмүүс сул тал байдаг. Яг гэнэ. Сангвиник төрлийн хүүхдүүд хичээл орж яхад хүүхдүүдийг хичээлийн хийхгүй жоохон өөмүүлэх гэж шуугуулах гад хитрхийн хөвгөлтэй байгаад анхаарлыг нь хит их зүйл төвлөрүүлээд идэг. Тэгээд өөрөө хичээлээ муу игээд Магадгүй. Муу дүн авдаг. Магадгүй болохгүй. За тэгдэг байхan. Тэгээд сангвиник төрлийн хүмүүс ингээд юмыг ингээд гэс хурдан хийчдэг болохоор ямар нэгэн зүйлийг хийхдээ бас дутуу хийх гээд байдаг. Тийм шээ. Ер нь одоо тэр чинь сангвиник гэж угаасаа хөгжилдэг хүн штэ. Хөгжилдэхийн тулд хичээлээ өөмүүлдэг гэсэн. Хичээлээ сараач хайчдаг. Магадгүй. Гэс нөгөө гэс хичээл яри гэсэн бодлоо төрөл гэс бараг шараачаад. Тэгээд ангийнхаа хүүхдүүдийг хийж дуусаагүй хүүхдүүдтэй саад болдог. Намайг цаа ярих тартай. Тий, намайг хичээлээ хийж яхад ундрмаа л гэдэг. Багшаа би хичээл дээр нэг удаа тим зан гаргацсан. Бас чи тим зам гаргацсан уу? За нэг л удаа л та. Ансуудын яриаг сонсоод бүгдээрээ дараагийн царайлаа оръё. За. Тийштэй ингээд өчигдөр өнөөдөр хоёул 5 уушаа авдаг ахгүй. Тэгээд өчигдөр өнөөдөр хоёул ингээд 5 уушаа аваа тэгээд дэвцэдээ
дэвтэлээ аваад ганц удаа гэж багш маань хэлдэг ахгүй. Тэгээд ажиг гэтэл ганц удаа гэж гараараа баахан гараараа би түрээд түнх гадал тавьснаа намайг тэгэлж унуулах гад амин ядаргаатай мөн гүнийг нь манай хамаатан бидий. Үгүй хамаатан гэдэг. Нэг ээж нэд маань нэг хүүхэд эдий батал нэг саргуул цулдаг. Тэгээд хэлчих бүр намайг унгаах гэж ядаргаатай тэгээд би таахгүй ахлагчдаг. Оо зүйтэй. Тэгэхээр та нар яг зан чанаруудын тухай яриад байна те. За одоо тэгвэл бүгдээрээ 3 дахь темпераментийн тухай харъя. Үйлдэх темперамент үү? Шээ. За яадаг нэлээ 3 дахь нь ногоон өнгөтэй царайг хэрэг сонгосон байх юм бол флегматик гэж хэлсэн. Таахгүй ахлагчдаг. Тоохгүй орхиод үрчилсэн болгоога. Нүгээд тамга татаад өгсөн. Та дөрвийн хамгийн за тамиг татж байгааг нь битгий их анзаараа. За яагаад үл чинь сайн зүйл? Биш. Муу зүйл. Муу зүйл хүний Very муу зүйл. Төгөлдөр өстө маш сайн ярьлаа. Ном. Гэтэ намайг ерөөсөө танихгүй хүүхэд намайг Бержин гээд түлхэж унагаачихсан. Тэр чи яасан бэ? Тэгэхээр би зүгээр л өнгөрөөсөн. Багшаа. Дахиж ингэж болохгүй шүү гэж сануулаад л өнгөрөөсөн. Багшаа. Би ер нь сая иннээ ярьсан шиг одоо ингэ танихгүй ирээд одоо ингэ түлхэж мүлгчих юм бол тиймэрхүү үед л удаан нэг. Эний чи өөдөөс нь зүргэлж яг хийсэн үед намайг гэдэг ах гэж бодчих би. Намайг түлхчихэнгүүт нь би яаж яг гэж хэлснээр бүр дахиад түлхчихдэг. За тэгвэл бүгдээрээ ногоон царай буюу флегматикийн сайн талыг нь эхлээд харъя. За тэгвэл сайн тал дээр бичлэгэн дээр гарснаар ямар нэгэн зүйл болоход тэн дээр маш тайван хүлээцтэй ханддаг. Барагтаал бол уралдаггүй. Багшаа. Барагтаал бол муухай зан гаргадаггүй. Маш тайван байдаг. Би ч гэсэн нэг удаа ингэ хажуудаа тортой юм тавьчаад суужсан байхгүй юм тэгээ. Тэгсэн чинь яг нэг хүн тэрэндээ суугдсан. Тэгэхээр би би тэрийн эмийг төрүүлээ харж байгаа зүгээр шууд татаад авсан шүү дээ. Ийм хурдан хөдөлгөөн гаргуулын ямар чин чанартай байлээ? Сар Яг зөв сангвинкэн тий? Сангимсаа. Тэгнэсаа гээд бах хилээс ирсэн гэнэ. За тэгвэл флегматик буюу ногоон царайны даваад тэгжилж болохгүй тий? Флегматик шин чанартай хүүхдийн буюу хүний сайн зөвлөн гэх юм бол би юу гэж хэлсэн лээ? 50 хүлээцтэй. Барагтаал бол уралдаггүй. Ер нь уурал. За манай ингээ нэг бархас гэдэг хөөхтэй байхгүй юу. Тэгээд эрэхтэй болохоор намайг амар дэрлэгдэх байхгүй юу. Тэгэхээр нэг өдөр нөгөө нэг тарахад штий. Нэг амар олон авчдаг газар идэх байхгүй юу. Тийш явж байгаад гараадсан шүү дээ. Багшаа. Хөөе. Одоо бүгдээрэнд нэг дүрэн байгаа шүү дээ тий. Тэр дүрэн нь юу вэ? Нөө хүүхэд бодлохгүй. Хин нэгний тухай чи хэрэг ярихаар болох юм бол нэрийг хэлчихгүй. Нэрийн эхний үсгийг нь хэлж болно. Бүтэн нэрээр нь хэлэхгүй гэсэн тийм ээ. За. Миний ингээ хажууцдаг бэгээр хэлсэн нэртэй хүүхэдтэй зөө бас ихэр. За. Тэгмээ тэр хүүхэд миний ингээд өөрийнхөө шугамыг марчаад эсвэл харандаа ч юм уу өөрт нь тэгснээ өөрийнхөө харандааг нууцаар намайг хараг байхад пеналданда хийчихэд харандаа байна уу гэд тэгэхээр би угаасаа банк хүмүүсийн харандааг авч яагаад хуулдаг. Тийм болохоор би харандаага хуглан гэж юм мэдээд өгөөгүй. Бас дээрээс нь миний ингээд харандааг би ингээд яг би хог хайхад явсан байхад миний харандааг гэс нөгөөнийг авах жахтаа багш байхад битэгүүгээрээ гэдэг аахгүй юу. Тэгээд гэс том алхаад гэс харандаага авсан. За. Багшаа би тиймэрхүү үед штэ. Одоо ингээд араас нь одоо ингээд симэрхэн ингээд одоо хулгаас нарын болгохтой ингээд симэрхэн явдаг штэ. Яг тийш тэгэж явж байгаад яг хугацаал ингүүт араас нь ингээд одоо хөөгээд ихтэй ингээд яд штэ. Одоо яг тэрэн шиг яаж байгаа аргашаа аргууд нь намайг нөө нэг аяг аргашаа аргууд нь нөө гараа ингээд урдуур нь ороод харандааг авчихсан штэ. За тэгвэл одоо бүгдээрээ ингээд 50 хүлээцтэй үед ямар гэдэг тухай ярьлаа. Бас өөрийнхөө жишээнүүдийг ярьлаа шүү дээ тий. За тэгвэл флегматик шин чанарт бас сул тал гэж байгаа. Сул тал нь болохоор флегматик төрлийн хүмүүс ямар нэгэн зүйлийг хийхдээ жоохон удаан хийдэг. Удаан хитрхи тайван удаан хөдөлгөөнтэй байдаг. Багшаа. За. Тэгвэл хүн мэдхүү тэгвэл та нар. Мэднэ. Тайван удаан хүлээ. За. Багшаа жишээлбэл одоо нэг хүн ингээ яарж ахт нь одоо нэг
цансан цаас бочол бүгэ өгөөд штэ. Одоо ингээ цай чанж манчаад тэгээд нөө нэг одоо тэр нэг ажилтай ч юм уу ингээ яарад ихтэн тийм юутэй хүн бол ингээд амар удаан цай гэж нөгөө хурдлаач гэх яарад ёо. За тийм байж болно яг зөв. За манай ганцуд ярих. Манай бүрэн жаргал гээд манай хамгийн удаан хүүхэд эдий тэр зүгээр 50. Ингээд амар удаан. Харин хоод ингээд амар хурдаа. Бараг сааны шиг. Багшаа. За манай зөө. Гэгээр ихэсэн ингээд хүүхэд эдий зөө. Тэгээ манай нэг бас тэгэр ихэсэн нээжи үеэлдүүн. Тэр ер нь багш одоо жишээлбэл тэр дэ би тоглоё гэж дуудаал гүнгүүт артаас зүгээр ингээл 50 алхаал тэгээд би явах гээд хахад би явах чахад тэр хүүхэд ингээл барыг ингээд явхаас маань өмнө гэс хоёлаа нэг энэ сургуулаа тойроод хөөжилж юм уу тэгээд эсвэл хоёлаа чанд хулаад ингэхэн ямар нэгэн зүйл хийчээ тоглож эхлэв. Тэгэхээр бүр ингээл зүгээр за тгий гिचээл зүгээр алхаад тэгээд өөрөө зүгээр туулаа тэгээд би чан оллоо гэхэд тэр зүгээр л алхаад би барьчлаа гингут үгүй би баригдаагүй гэдэг. Багшаа манай ингээд нэг исээр ихэлсэн нэг охин байдаг байхгүй юу? Тэгээд тэр охин байж тээ. Ер нь л жоохон удаан доо. Яагаад хэзээ асуусан чинь ер нь манай ингээм хамгийн гоёчдаг охин байхгүй. Гоё бичийн тулд бас удаан бичиж байгаа. Яг зөв. За тэгвэл флегматик төрлийн хүмүүсийн сур тал нь удаан байдаг бахан. За тэгвэл хамгийн сүүлийн царай нь цэнхэр өнгөтэй байсан. Энийг би мэлэн хойлог гэж нэрлсэн те. За бичлэгэн дээр гарахад мэлэн хойлог хүн малган дээр нь суусан чинь яалаа? Үйлсэн. За тэгэхээр би энэ хүмүүсийн онцлог нь жаахан гомдомхой байдаг. Гэхдээ маш сайн мэдрэмжтэй. Бас хүмүүсийн сэтгэлгээтэй ойлгодог багшаа. За би ямар тохиолдолд тэгж уйлдгаа хэлэх үү? Ер нь нээлттэй хэлэх гэж байгаа юм уу? Болохгүй шүү дээ. Болно шүү дээ. Чи хэлмээр байвал хэлж болно. Чи нэгэнд хэлэх гэжсэн юм чинь сонсолтой төхөө дээр. За. Тэг болдог ч юм уу? Тэгвэл төгөлдрийн харанд хичээл та. Өө за тий. Би ер нь тэгтээ үйлэх үе гэвэл би ер нь муу хичээлээ хийгээд ер нь багшийн урмыг хугалсан үедээ жоохон тэгээд нэлмэс сэлнээд идэг. Багш ер нь надад амар итгэдэг аахгүй юу? Ундрмаа, нобавэ дээр тэр анги руу очиад, дэлхүүр авэ дээр тэр анги руу очиад, ус авэ дээр гэж ер нь намайг бүх юмд явуулдаг. Бас манай найзыг бэгэр хэлсэн. Тэгээд хоёр ер нь завсарлагаанаар хоол ер нь тараадаг. Тэгээд багшийн урмыг нь хугалахаар жоохон нэлмэс сэлнээд амар юм муха. Тэгтээ намайг тайвшруулдаг одоо тайвнаар намайг миний сэтгэлийг ойлгодог ганц найз гэвэл надад бэгэр хийсэн найз маань л байгаа. За. Тэр найз маань би одоо багшийн урмыг хугалаад ясансэндээ чи зүгээр одоо ийм байгаа гэсэндээ цаашдаа чи хичээх юм бол сайн байж чаднаа гэж надад урам зориг өгдөг. Бас урам зориг өгдөг. Ямар гоё. За. Ингээд хаяа би яагаад нулимс тусаадаг гэхлээр нэг ямар нэгэн хүн нэг загнуулстай багш юм уу ээж аав юм уу ээж аав яах нэг гэр бүлээс өөдгөө том хүн нэг загнуулахаар жоохон нэг нулимс байлгаад байна. За тэгвэл мэлэн хойлог төрлийн хүмүүс онцлог нь. Тэгээд хүмүүс тийг хаяа хандаад байдаг. Би бүр ингээд амар их ууралсан. Ер нь бол 100% ууралсан үедээ. Ингээд одоо ингээд амар удаан юм ууртайгаа ингээд бүр ингээд уураа өөртөө байлгаад тэгээд байгаад яхтэй гинт өвлчтэй шин. Яа гэдэм бүү мэд. За тэгвэл бүгдээрээ зөндөө олон одоо уйлдаг, гомддог талын ярьлаа шүү дээ тий. Тэгвэл мэлэн хойлог талд бас маш сайн тавуу тал байгаа. Сайн зүйл бас байгаа. Тэр нь юу вэ гэхлээр за алсууг яриа. За би штэ нөгөө нэг штэ миний үйлдэх зүйл би ингээ хичээл дээр балчдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг багш чинь зэгэндэг гэж ойлгож байгаа. Багш өөрөө намайг загинцдаг байхгүй юу. Тэгээ бити боллаарай л гэж хэлжтэй. Тэгээд
Надаа нэг зуран зэрэг өгдөг энер ихсэн оогоор төгссөн нэг найздаг хгүй. Дандаа нэгдүгээр ангиас найзлдаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш би балддаг болчихсон. Нөө тэгээ балддаг болсон юм. Ямар сайн. Багшаа би өштэй одоо ингээ хаяа би өштэй одоо ингээд хичээлээ хийж хагаад одоо ингээд нэг юм буруу хийчихээр багшид үзүүлээд дахиж хийгээ буруу хийгээ дахиж хийгээ буруу хийгээ тэгээд тахаараа би сүулдэ балж хаяа дээрээс нь шигтэй. Чи тэгдэг нь буруу штэ. Анги болгоо эстрийн гэрээхээр илүү муухай харагдана. Өөрийнхоороо цэвэр нямбай хийх юм бол илүү гоё харагдана. Хүмүүс чиний дэвтрийг үзлээ гэхэд энэ хүүхэд гоё хичээлээ цэвэр нямбай, гоё тоогоо сайн бодд юм байна гэж бодно. Харин миний хэлэх юм байна. Одоо би жишээлбэл одоо ер нь би цэцэрлэгтээ бас нэг энер хэлсэн энер төгссөн бас найзтай байсан бас энер хэлсэн оогоор төгссөн бас цэцэрлэгийн найз маань одоо энэ ангид маш сурдаг. Тэгээд тэр найзууд маань бас намайг цэцэрлэгт байхад ер нь би бас анги дээр хит удаа ер нь алтаа гаргаж ирсэн. Ер нь одоо жишээлбэл хоолоо санаандуу санамсаргүй хүүхдээ цайг асгах ч юм уу. Тэгээд тэнгууд багш бас намайг юу нилээ ингэж болохгүй шүү хүүхдийн цайг асгачлаа гэж тэгдэг. Тэгээд тэр хоёр найз маань юу намайг бас одоо буй бэгээр хийсэн найз шиг маань юу урам зориг өгдөг. За тэгвэл энэ одоо нэлээд ойлог төрлийн шин чанартай хүмүүсийн сайн тал нь хариуцлагатай гэдэг юм байна. Багшаа Хариуцлагатай. Та хариуцлагатай гэдгийг ойлгож байна уу? Мэдж байна уу? ойлгож байна. Чи ямар үед хариуцлагатай байдаг вэ? Харин нэлээд ойлог шин чанартай хүмүүс хариуцлагатай байж чаддаг байна. Багшаа Одоо жишээлбэл тэр хүн хариуцлагатай гэвэл одоо жишээлбэл тэр хүн тэрийг даатгаад одоо гэрээ харж байгаараа одоо ингээ харж байгаараа ч юм уу тэгж яхад тэр хүн ингээ юу н хараал юу вэ? Хараал байж ин эсвэл гэрээ хараал байж ин. ерөөсө гарч марж яриг гарал гэрээ түгж байгаа нь гэж. За тэгвэл бүгдээрээ дахиад дөрөөлөнгийн нэгэн зэрэг харъя. Тэхөө энэ дөрвөн царайтай дөрвөн төрлийн зан чанартай зургийг нь харъя. Би танаа яарад инээдэг гэж бодож байна. Ойногоо ер нь инээдмийн түүхээр уцаар ойногоо сонс. Тэр үед илүүх инээд юм байна. За одоо бүгдээрээ темпераментийн хамгийн анх харсан дөрвөн царайг харъя. За холиарк харагдаж байна, сангвиник харагдаж байна, флегматик харагдаж байна, бас нэлээд хойлог төрлийн хэвшинчтэй хүмүүс харагдаж байна. За тэгвэл энэ хоёрын анзаарах юм бол хэрвээ чи улаан өнгийн сонгосон бол бас шар өнгийн сонгосон бол энэ хоёр төрлийн зан чанартай хүүхдүүд бусдаа маш хурдан найзалж нөхрөлдөг, нийтэж нээлттэй байдаг. За чи тэгвэл нээлттэй төрлийн хүүхд юм болов уу? Эсвэл эсэргээрээ юм болов? Харин ногоон цэнхэр өнгийг сонгосон бол энэ төрлийн сонгосон зан чанартай хүүхэд арай нээлттэй байж чаддгүй. Багшаа та ям татгаш байгаа гэсэн. Та штэ Амархан хүмүүстэй ярилцаж чаддгүй гэсэн үг байхгүй юу? та yes no хоёрын алийг нь хамгийн их хэлчихсэн. Yes. No наатах чи монголоор ярьсан ч ална. Та Тийм. ямар хэлчихсэн бэ? Тийм. Ихэнх нь тимийг л хэлдэг гэсэн ахлаа. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа хамаарна. Багшаа би Тэ танаас тимийг арай илүү хэлжсэн баха. Багшаа би танаас одоо эндээс тис өөр юм одоо ингээд өөр юм ярьж хахад одоо бүгд чимэг болцсон бахад одоо тис өөр юм хэрвээ санаа орж ирэхгүй байх юм бол За. ер нь өөр юм асууж болох өөр утгатай. Бодож байна. Багшаа За, одоо чи хэлсэн шүү дээ. За, одоо би нэгэн зүйл ярьчих заяа. За, тэрний юу вэ гэхээр хэрвээ магадгүй ангид энэ дөрвөн төрлийн хүүхэд дөрүүлээ байдаг. за Дөрүүлээ байдаг. За, тэгвэл тэр дөрвөн хүүхдэд багш нь нэг өдрийн хичээл дээр ингээ муу дүн тавьчлаа гэж бүгдээрээ төсөөлье. Энэ дөрвөн хүүхдэд муу дүн тавьсан. За тэгвэл тэр би чамд муу дүн тавьчлаа гэд холиорох төрлийн хүүхэд хэлэх юм бол тэр хүүхэд муу дүн авчлаа гэдгийг сонсонготой яах вэ? уурлна. За Уурлаа тэгээ багшаагаа яах вэ? Арай багштай гар наач арай хэвчээ. Наадах чинь болохгүй шүү дээ. Багш гэдэг чинь биднийг сургахын төлөө л бидэнд юм зааж өгч байгаа. Биднийг сургахгүй байсан бол хаа байсан тэгэж уурлаа. Заах юу? Заах юм
За сайн байна өндрөмө. Сэтгэлээ хийсэнд баярлалаа. За тэгвэл хэрвээ шар төрлийн буюу сангионы хүүхдэд багш нь орж ирээд би чамд муу тавилаа гэж хэлвэл шар хүүхд Багшаа тэгвэл тэр үг чинь ингэх байлгүй дээ. Одоо гэж хэлээх. би яагаад ч вэ? оо яг зөв. Багшаа би ягаа муу авчваа гэж Тэгээд өөрөө тэрийгэ засахыг боддог гэж бодож байна би. засаг боддог гэж бодож байна. За сайн байна. За тэгвэл флегматик буюу ногоон төрлийн хүүхэд багш нь муу дүн тавьчлаа гэдгийг сонсон гот яах вэ? Иймэрхүү зэрэг гаргаад өнгөрөндөө. Тэгэл ахиад явж. Архад Ер нь гайхсан царай л гарах юм. гайхсан царай л гарах бах. Эсвэл архад явах бах. Алсан гэж бодож байна. Бараг орхиол. Архад л явах бах. Тэгвэл эхлээд тайван хүлээцтэй байдаг юм чинь яах вэ? Та нар хэлдэг бүгд зөв. Бат. За би яагаад муу дүн авсан бол гэд эхлээд яг дотроо бодно. Тэгээд багшаага одоо ингээ зөв гэхээр зөв тэмдэгдээ алдаа хэрнээ зүгээр юм улаан бол азуураас татчих штеп. Одоо яг тэрийг ингээ сайн хараад би яг тэн дээр алдсан байж та тэрийг засах хэрэгтэй байна гэж багтаа. Одоо багш буруу бичсэн байна гэхээр манай ангийн хүмүүс ер нь ингээд засахгүй шууд дээрээс нь давхарлцдаг. Би болохоор тэгдэггүйгээр нөгөө нэг балахгүйгээр цэвэрхэн буруу гэж агаад тэр алаагаа засдаг. Тийм. Тэгээд багш ер нь ер нь манай аагаар хэлсэн инээр төгсөн найзын бит хоёрыг ер нь байн ном тоолуулдаг, чэйжчгийн дандаас ямар нэгэн зүйлийг даалгаж өгдөг гэсэнтэй тэгэхээр сайн байна өндөр мөн. За тэгвэл цэнхэр төрлийн хүн буюу мэлэн айлаг төрлийн хүнд багш нь орж ирээд би чамд муу тавилаа гэж хэлвэл цэнхэр яах вэ? Багшаа Вилэн. Яагаад муу тавьсан гэж Оо яг үнэн шууд тийж хэлсэн. Надад яагаад муу тавьчих вэ? Надад яагаад муу тавьчих вэ гэд ер нь гомдсон цэлэгнээд гомдох талдаа л байгаа. багшаа манайд нэг манай сургуульд манай ангид нэг ээгээр хэлсэн нэг эрэгтэй хүүхдтэй байхгүй юу? Тэр хүүхдтэй штэ. За Нэг удаа одоо ингээд тэр манай ер нь нөө хичээлээ хамгийн сайн ойлгодог хүүхдтэй байхгүй юу? Нэг юм дээр бусд нь ингээ амар чадсан зөө хичээлдээ ер нь бол жоохон юу хандаад байдаг хүүхдүүд. Тэгээд эрхэн баяр биш юу лээ. гэдэг хүүхд маань Тэгээд тэр ээгээр хэлсэн эрхэн баяр биш шүү. Тэгээд чи нэг удаа багш дөрвөлжин чи одоо тийм сайн зүг штэ. Дөрвөлжин авчаад ер нь л сайдлаас баг. Ер нь л за. За тэгвэл сая бүгдээрээ юу тухай ярьлаа. Дүн авах юм бол эдгээр төрлийн зан чанартай хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг тухай ярьсан те. За тэгвэл би анх ярьсан чинь Альваа хүмүүсийн нөгөө нэг зан чанарыг нь оо яг зөв. Тэгэхээр дэлхий дээр амьдарч байгаа маш олон хүмүүс байдаг ч гэсэн энэ дөрвөн төрлийн зан чанар төрөлхийн буюу яг чамайг төрөхөд энэ шин чанар чамд бас байдгаа гэсэн. багшаа. За Та сургууль сурдаг байхдаа дөрвөлжин авахаар яадаг юм бэ? сургууль сурдаг байхдаа дөрвөлжин авахаараа юу? Би багшаасаа би яагаад дөрвөлжин авсан юм бэ гэж шууд асуудаг гэсэн. Багшаа та бүр ингээд X авчвал яах вэ? X авчлаа. Ойлгохгүй. би багшаа Яавал X авахгүй байх юм бэ гэж бодох байсан юм болов. Гэтэ би жоохон марцчихаж жоохон байсан болохоор. багшаа би асууя. Одоо жишээлбэл За одоо өндөрмийн асуултанд бүгдээрээ хариулаад тэгээд дөрвөн төрлийн зан чанарын зургийг хараад тэгээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөе тийх үү? За би энэс юм асуух гэсэн чи ерөөс юм асуусан шүү дээ. За бүгдээрээ дараагийн асууя тийх үү? За за өөр та нар ер нь цэцэрлэг даахтаа ч юм уу, нэгдүгээр анги даахтаа ч юм уу, эсвэл хоёрдугаар анги даахтаа хэрвээ муу зүйл хийгээд хэрвээ одоо жишээлбэл анги хүүхдээ шогөлж моглоод тэгжээс удаа би юу? Наад байл шүү дээ ерөөсөө байхгүй шүү. Надад байгаа шүү. Чиэста муу хөт энэ. Гэтэ заримдаа алдаа засчдаг ш. сайн Би байна. болохоор буцаага уучлалт өгчдөг. Аа за. Би ч гэсэн шавуулахаараа уучлаарэ. Нэгэн санаандгүй тэгчлээ гэв. Би сайн байна. хүүхдийг санаандгүй эсвэл хүлэн дээр нэг чигсэн ч юм уу, санаандгүй эсвэл зогсон ч юм уу, санаандгүй цайгийг асгасан ч юм уу. Тэр үедээ уучлаарэ найзаа гэд цайгийг асгасан бол өөрийнх нь цайнаас юу н хуваалцаж өгдөг.
За сайн байна хүмүүстээ. Тэгэхээр та нарын сая хийсэн үйлдэлүүд нь бүгд бас тий сайн зүйлийг бас харуулж байна. Тэгэхээр ямар ч зан чанартай байлаа гэсэн тэрэнд нь сайн зүйл байдаг, бас сул тал ч гэсэн байдаг. Гэхдээ та нарын сая хилдгээр сул тал байсан ч гэсэн эргүүлээ дуучилдаг байдаг, бас алдаагаа засч чаддаг байх юм бол тэр зан чанараа бас сайн болгож хөгжүүлж гинэ гэж ойлгож олно шүү. За юу. За ингээд өнөөдрийнхөө дугаарыг бүгд энэ хүрээд өндөрлөе тэгэхгүй. Тэгээд дараагийн дугаараар үргэлжлүүлээд ярилцъя. За тэгээ. Сайн цагийг хамт бүтээх. Дөрвөн хаан хүүхдийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Дараагийн дугаар уулзах баяртай. Хүмүүсээ та нар адал явдалтай нүүр тулахад бэлэн үү? Бэлэн бол Тэнгис далайн дунд нүдэнд үл үзэгдэх хэрн бодитоор оршигч ер бусын арлуудаар аялах гайхамшигтай аялал хүлээж байна. Тэнд та Хажуу ширээний ертөнцийн нөмрөггүй баатар, мөрөөдөд хүргэгч гэрэлт цог, сайныг хизээж дүнгээр хэмждэггүй бяцхан яргатай уулзаж, хүн чанар тахлах бат, инэрл хайр, үнэнч нөхөрлөлтэй учрах болно. Дөрөнгөө хонх хөтөлбөр даваагаас пүрэв гарагийн 17 цагаас танд хүрч байна.